За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Нээлт таарагийн маань энэ удаагийн хөтзөр дэлгэлт ингээ эхлэх бэлэн боллоо. За энэ удаа хэдүүлээ. Одоо дараа 7 хоногт ямар хуу байх уу? Орлогол ямар үйл явдал болох уу? Юун дээр анхаарах уу? Тэгэхээр нэмээд одоо энержиус ямар хуу байх вэ талаар одоо үзэх болно. За юу яасан? Баазар банаас л чанга 7 хоног өнгөрлөө шүү. Гайгүйч биш, гайдаж биш гэрнээс л. Миний хувьд бол нэлээ ханаад норнайсан, ядарсан байдалтай болоод өнгөрлөө. Та бүхэн ч гэсэн бас зарим нь байсан байх, зарим нь гайгүйсэн байх. Одоо хэцүү хэсэгт нь бол би хаа сайн бодоорой. Ямар ч гэсэн 7 хоног дуусна. Тэгээ дараа 7 хоног харин одоо хөзрөлжсэн хахад аягүй айтайхан юм шиг байна. За ингээд хөзрүүдийг харвал одоо морин тэрэгтэн, хаан, тэгээд сэлэмний хаан гэсэн 3 хөзөр байна. Аль аль нь ер нь дажгүй хөзөр. Тэгээд юу яагараа? Аль өөрөө чинь мөрдөнд тусч байгаа хөзрийг сонгоорой. За одоо тэгээ сонгосон гэж бол найдаж байна. 3 2 1 эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань одоо морин тэрэгтэн буюу chariot байна. За хөзрийг ажиглавал одоо нэгэн морьтон баатраар их тийм гоё бааtruлаг байна. Доор нь 2 спинкс байна. За юу гэдэг юм аа? Энэ бол бас их гоё хөзрөө. Ер нь бол юм чи ингээд хийж байгаа зүйлс чинь те бүтгэж байгаа, хөвчөж байгаа зүйлс чинь бол ер нь 10-аас 9 рүү ч юм уу 10-аас орох ч шүү энэ 7 хоногт. Одоо зам бол нэг тийм зөв замаараа явж байгаа. Одоо тэгээд эцсийн нэг юм үр дүнг гаргачих зүйлсийг гаргая. Одоо нэг юм зангилаа тархих зүйлсүүд бол энэ 7 хоногт ер нь болно гэж гарч ирж байгаа юм. Энэ бол маш сайн зүйл. Таны амьдралын одоо тийм ер нь ийм сүүлийн хэдэн 7 хоног ч юм уу те зогсон сонин яах вэ гэдэггүйсэн бол энэ 7 хоногоос эхлээд тэр зогсон балаа байдал ер нь нэг дуус шатндаа ороод бас нэг одоо юм гар шатндаа ороод те одоо биш те урсгал усан нэг бүлэрчээр яадаг үлээ тэр бүлэрсэн чулуу гарч ийна л гэж бодчих. За тэгэнгүүт хоёр дахь утга нь хаашаад гарах юм гэдэг чинь бас дараач асуудал واخгүй юу. Энд чинь бүглэрснөө гаргамаар байна те. Гэтэл хаашаа гарах юм хүн мэдэхгүй байгаа бол яг тийш чинь бас одоо гаргаж чиглүүлсэн зүйлс бол энэ 7 хоногт илүү бас болно гэж байгаа юм. Танд одоо юу гэдэг одоо энэ 2 спинкс ч үгүй юу. Миний өгш одоо ингэ гоё баймаар байна те болж байна. Яг яаж ямар хөө байдлаар гоё баймаар байна вэ гэдэг чинь өөрөөс чинь танаас асууж байгаа юм. Тэгэхээр та одоо танд гинт амьдралаас одоо их нэрээ ирж ус болох юм биш ч юм уу. Эсвэл өөр хүн танд орж ирэн тийм санал тавьдаг ч юм уу. Тэ нэгсэн нь таны амьдрал ийм гоё боломж гарч ирнэ. Хэрвээ та одоо тийм боломжтой байгаа бол тэр чинь бүр тийм хурцсах тийм гоё саналууд орж ирээд гэсгээс тагтаг гэд одоо явах зүйлсүүд бол их гоё гарч ирнэ гэдэг хөзөр одоо энэ бууж байгаа юм аа. За тэгдэм байжээ. Болдсон байжээ. Тэгэнгүүт танд өөр чинь анхаарах хэрэгтэй 2 3 зүйл байгаа. Нэгт за юу яана? Ер нь таны энерги юм энэ 7 хоногт их тийм төвлөрсөн аюу тийм фокустай юм. За энийг л бүтээ энийг л ингэж хийгсэн. Өөр юм руу нэг тийм сонин зүйл нэг тийм сатаарахгүй тийм тал руугаа бол байх юм байна. Тэгж байж одоо та яг өөрийнхөө тийм юмыг одоо хийж бүтээ гэсэн бас тийм эрмэн хүсэл эрмэлзлэр юм хий одоо болгоё бүтээ гэх тал бол орох юм байна. Тэгэхгүй бол ер нь л нэг юм сүүлийн хэдэн 7 хоног ч гэдэг юм уу жоохон тийм явцгүй хийсэн ч ялаа байсан ч ялаа ч юм уу тийм эсвэл одоо тийм явж байгаа ядраад байна ч юм уу тийм маягаар байсан учраас жоохон явахгүй байсан зүйл байна. Харин энэ 7 хоногт тэр урсгал бүлдсэн урсгал ч нь одоо гарах гэж байна. За тэгээд юу яа? Ажил төрөл одоо юм тал дээр одоо их тийм шууд амбиц амар тийм буцаад амбиц чинь дэлгэрээд аюулгүй тийм амбицд дайрах тал руу юм бол байна. За тэгэнгүүт одоо юудгийн хайр тал дээр ч юм уу эсвэл бас эсрэг үүсэн ч юм уу хүмүүс хайрлах тал дээр та юу одоо таныг юу яа гэдгүүлээ та өөрөө санаачлага аваад дайраад одоо юудгийн зүгээр нэг ичингээрээ сууддаг шууд дайрч аваад өмсдөг ч юм уу эсвэл шууд ингээл шимээд эхэлдэг ч юм уу те нэг гэсэндээ яг тийм маягийн тийм танд гоё тийм иршүүлдэг ч юм уу тийм хүчтэй маскулин энерги бол таны амьдралд орж ирэх юм байна. Бас энийг ч гэсэн бас тэгээсэй гэж тийм бол шаардах тийм одоо үйл явдлууд болох юм байна. Тэгэхээр одоо заавал энэ 7 хоног бол шинэ тийм зориуд байгаа хадцдаг бол амар их танд орж ирэх болно. Тэгэхээр битгий юу яагаад одоо
яг тийм шийдсэн зүйлсүүд дээр бол шууд дайраарай. Өөртөө нэг тийм эргэлзэх шаардлага бол ерөөсөө байхгүй юм аа гэдэг бол гарч байгаа юм аа. За хоёр дахь нь 7 аяг юу юм шахахгүй шүү. За хөдрийг ажиглавал нэгэн залууд одоо үүлэн дээр байгаа 7 аягийг одоо харж штэ. Оо 7 аяг дотроос хүний хүсдэгс бүх юм байна штэ. За юу гэсэн үг вэ? Хоёр утга байгаа. Эхнийх нь бол за ингээд бас түрүүчгтэй адилхан ингээд амбиц нь хөдөлсөн ингээд юм хийхийг хүсэж дээ бас нэг юм баахан мэдээж юу байхгүй. Шууд бүх юм одоо ингээд миний хэлснээр одоо би ингээд танд хэлж штэ. Гоё амбицтай болно, хүсэлтэй болно, горж ингээд. Тэгэнгүүт заа гэдэг тийм ээс орж байгаа юм сайхан бол орж ирэхгүй. Бас хайж явах тийм одоо яг хүсэл чинь байгаа бол хайж явж байгаа штэ. Тэгэхээр тэрийнхээ дагуу бас хийх, үйлдэл хийх, юмнуудыг хийх зүйлс бол зөндөө гарах болно. Тийм учраас мэдээж бүтэх юмдаа бүтээд бүтгэхгүй зүйлс бол байна шүү. Тэрийг бол бити одоо юу ягаарай. Жижиг сажиг фейлд юм бол бити их тийм одоо томоор хандаарай. За юу. За нөгөө талаас гэвэл юу яана. Ер нь энэ хөдрийг сонгосон хүн та бас амьдралаа ингэчүүл яах вэ, тэгчүүл яах вэ гэдэг бас ингэчүүл гоё юм, тэгчүүл гоё юм гэсэн бодцоонууд бас овоод байдаг юм байна. Тэгвэл юу яана. Эндээсээ одоо энэ 7 хоног яг нэг юм за энэ л байж болох юм байна гэсэн үг бол таавал орох юм байна. Тэгэхгүй бол одоо юу штэ таныг энэ 7 хоног аюу гоё тийм гоё юмыг болгодог байлгыг, бүтээдэг болгоё те. Гараас чим гарыг хийж юм. Гэтэл та өөрөө жоохон явцхгүй байдаг юм байна. Ингэчүүл гоё ч юм уу өөр юм руу одоо олон юм руу зэрэг дэрдэг ч юм уу. Харин та өөрөө яг нэг юм руу өстэй амар чанартайхан даруул аюу гоё юмны ашиг одоо юуг нь олж чаддаг юм баггүй юу? Тэгж олуулах талаас учраас та энэ 7 хоногт одоо зарим жижиг сажиг зүйлсүүдээ тийм зах замраад нь оруулаад зарим нь болоод зарим нь дараа болгоод хамгийн чухлыг хамгийн түрүүнд өгөөгөө та бас орно гэж одоо гарч иж байгаа юм аа. За тэгээд дээр нь цаашаага юу юм шүү. Яг уу мэдээж юу яана. Гоё юм болж байгаа чинь нөгөө талаас жоохон сөрөг юм одоо сөрөгч явах гэдэг жоохон сонир зүйлсүүд болно. Яагаад вэ гэхээр наа чин энэ 7 аяхад их хөзөр бол юуны хөзөр юм. Жоохон залхуурал азгналын хөзөр ихгүй юу. Одоо ингээл харалт амар дайрч харахаар нэг шууд зүүдэндээ мөрөдөд байж гоё хүүхний толгой эсвэл алт эрдэнэ орд харж те. Жоохон нэг тийм сорил гэх юм уу юу гэх юм жоохон одоо лазганах, залхуурах эсвэл хий хосон мөрөдөлтөд автаад яг бодит үйлдэл хийхгүй байх те. Тийм төрлийн сорил орж ирэх учраас одоо яг өөрөө жоохон амраах үедээ амраах хэрэгтэй. Гэхдээ яг гараасаа үр дүн маш сайн гаргаж хийгээрээ нэг худлаа тийм мөрөөдсөн эсвэл үнэхээр тийм одоо газардуулахгүй мөрөөдлөж байгаа штэ. Бодъё. Зүгээр нэг юм 30 хүрж байгаа одоо тийм сарын цалин 2-3 сая төгрөгийн цалинтай хүн одоо тэгээд тэрүүн төрөг бол тийм мөрөөдлөстэй. Одоо гэдэг чинь харт финансын зардаг бол тийм үстэй. Яг харин нэг юм бизнес хийхлүүлээ тэргээ нэг юм 10-20 сая ч юм эсвэл дотор нэг тийм 6-7 сая руу бол бас арай байж болно шүү дээ. Яг тийм зүйл рүү бол та ингээд тийм тэр өмнө мөрөөдөд та тийм байгаа зүйлээ чамладаг ч юм уу эсвэл дэмий сандаг ч юм уу майлинг санагддаг ч юм уу те. Тийм зүйл болох учраас яг энэ 7 хоногт бол үр дүнг чухалчил байгаарэ гэж гарч ирж байна. За харин одоо гаргалгааны наривчсан хөсөл рүүгээ орцгоё. Вау, хоёр аягны хөзөр. За эхнийх нь аягны хаан. Ер нь энэ хөзрийг сонгосон хүн та их тийм мэдрэмжтэй юм уу та. Мэдрэмж тал дээр илүү их тийм төвлөрдөг хүн юм уу та гэж гарч ирж байна. Толгойр мэдээж сайн ажиллана. Үнийг бас сайн танд. Гэхдээ яг ингээд одоо гэдгийг юу яа л та. Одоо хүнийг хуурах уу эсвэл амар ашигтай үйл хүний хураад амар ашигтай үйл хийв гэвэл тэгэл мянган амар мөнгө сансан ч гэсэн мөнгө гой санагдсан ч гэсэн тэгэл хүүрэмаа гэлээд хүний хурхаа болтуулахгүй. Яг тийм төрлийн хүн бол таарах шиг байна. Тэгээд тийм төрлийн зүйлсүүд чинь таныг одоо энэ 7 хоногт бас зөв хүмүүстэй уулзруулах, бас зөв хүний үйлдвэр гэж юм байна шүү дээ. За тэгээд хүмүүстэй сайхан уулзруулаад одоо гэдгийг тэр хүмүүс одоо таныг яг энэ хүн зөв хүн үү, буруу хүн үү, эсвэл энэ хүн нэг тэнхтэр маллах нь үү, эсвэл зүгээр л юм яах вэ гэхэд та бол
аюу тийм хамгийн юмыг сайхан тийм таньдаг, мэдэрдэг, бас хэн юу гэдэг нэгдийг бас тийм мэддэг төрлийн хүн юм аа. Тэгэхээр тэр талаа ашиглаад тийм илүү одоо хүнийг харж бэлтуучиж та царайсгүй ш тийм санаачлагтай байгаарай, юм хүмийг бодолтой байгаарай. Ер нь ингэж бас болохгүй юм байна. Тэрийг бол болох ёстой, энийг бол болохгүй гэдгийг одоо өөр ойлгохнысондоо толгойтойгоо байгаарай гэдэг хөзөр энэ дээр ингээд гарч байгаа юм аа. За юу. За тэгдэм байж. Нөгөө талаас энэ чинь бас гоё юм байгаа штэ. Аягны хүлэг баатар. Таны их гоё тийм амбицтай, тэгээд амбицсандаа тийм дайчин бай гэж байгаа юм. Одоо тэгэхгүй бол та өөрөө тийм юу байгаад байна? Балаа байгаад байна. Одоо юу яагаад гэсэн үг юмаа хийхгүй байгаад байна. Тэгэхээр та яг тийм одоо яг хийгсэн зорилго яад идэг юмнуудаа бүр юу яа одоо яг өөртөө гоё оруулаад би энийг хийж би гоё болно. Би энийг хийвэл өндөр үр дүн энэ зүйл миний ихлэл болно гэдэг яг өөрөөгөө тийм гоё энерги мэдрэмжээр сайхан цэнэглээрээ. Тэгэхгүй бол та ер нь л нэг жоо тийм одоо цэнэглэхгүй бол нөө тийм дургууд хүчгүй гэдэг тал юм байгаад байна. Гэтэл үнэхээр хийх ёстой танд бүх хэрэгтэй зүйл байлаа шүү дээ. Тийм нөхцөлд яах юм? Тэ явахгүй зү. Тийм учраас юу яа? Яг хийх юмаа маш сайн хий. Тэгээд одоо айхтар тийм бусад зүйл дээр бол битгий нэг тийм одоо юу ягаарай. Одоо ч юм уу тийм тэнийг зүйл битгий ороорой. Зүгээр л хийх юм аа хий. Хийх ч зүйлдээ өөрийгөө сайхан цэнэглэрэй гэж гарч иж байна. За юу яа? Энэ 7 хоногт одоо орклогцор юу зөвлөсөн байна? Харцгаая. Базарваа гэж. За юу шүү дээ? Одоо ер нь нэг юм нийлсэн. Энийг хоёр энерги нийлж нэг болж байгаа тийм энерги байна. Юу яана хөгшөө. Миний андаа, найзаа, хамаа, бороо. Хүмүүстэй яг тийм хамтарч ажиллах юм уу? Эсвэл өөр чинь туслах хүн ч гэдэг юм уу те? Хүнээс зөвлөгөө авч болно, хүнээр туслуулж болно. Гэхдээ юу гэдэг нэг бол хүний аманд очихгүй биш. Эсвэл гэдэг чинь хүнээс тийм цогтаах маягтай биш. Яг тийм маягаар сайхан яваач. Заавал нэг юм өөрийгөө одоо юу гэдэг тийм нэг үл би ганцаар гэж юм эсвэл хүний амд очиход байдаг ч юм уу. Яг тийм байхаар сайхан яваач гэдэг хөзөр гарч ирээд байгаа байхгүй юу? Бүх юм ингээд тийм зүгээр байгаа. Хүнээс тусламж авах тийм буруу биш. Бас хүнээр зөвлөх буруу биш. Гэхдээ хүнээр толгойг мэдүүлэх бол харин буруу шүү, буруу юм а гэдгийг танд хэлж байгаа юм аа. Ер нь юу яа? Хүмүүстэй сайн ярил. Гэхдээ та одоо юу вэ л та? Би хуушир идэх гэж байгаа бол тэгэл одоо юу гэдгийг одоо өрчдөр хуушир хүмүүс хэлнэ шүү дээ. За чи ингээ хуушир бол одоо болно болохгүй. Эсвэл маргааш хуушир болно. Олон хүмүүсийн ч зөвлөлөө сонсоод за би одоо хуушир идвэл би орой ингээ би явахгүй юм байна. Тэгэхээр би одоо хуушир идэх юм. Яг тийм олон хүний зөвлөгөөг сонс. Гэхдээ шийдвэр өөрөө гаргал гэж зөвлөж байна. За харин одоо энэ талаа таны энерги ямар хөө байх нь харъя. Вау. За савааны хатан. Гоё үзэрчтэй. Амар тийм зүүн сүм ихтэй дээр аюу тийм дайчин энерги тийм галын энерги бол танд тэгтэх зөөл энерги галын энерги зөөл энерги таны сайхан хүрээж гоё байлгах юм байна. Яагаад гэвэл энэ чи юм байдгийг галын энерги чинь одоо хатан чи өөрөө нэгдүгürt юу ихгүй зүүн сувингийн үзэр. Яг энэ дээр чинь зүүн сувин гарч ирдэг одоо хармар угаастай. Илүү их тийм 7 хоног таны зүүн сувин яадаг тийм их тийм гоё хөгжсөн юмыг одоо тий хин яагаад нэг мэдэрдэг тийм талын байх юм байна. Зүүн сувингаа дагж бол маш сайн хэрэгтэй. Нөгөө талаас бас нэг зүйлийг анхаараарай гэж байгаа юм. Юу гэвэл дайчин байж болно. Гэхдээ их тийм зөөлөн энергинд байх учраас одоо гэдгийг хит одоо юмыг хичээж ингэж ирсэн жоохон бас амрах үедээ амраарай. Тэгэхгүй бол энэ төрлийн энерги гарч ирсэн үед хүн амар их тийм ачаал аваад ядраа марчт юм шүү. За ингээд юу яа. Тэгээ сүүлд нэг юм мартах гэж байна. Энэ талаа та аюух тийм ад жаргалыг мэдэх болно. Хардаа одоо их гоё тийм баяртай. Тэгээд бас юу боз наралцэг бацсан байгааз тэр бол ад жаргалыг үзэр юм аа. Мэлдэм юм аа. За ингээд эхний өдөр маань дуслаа.
Хөдөр зэрэгтэй таалагдсан бол лайк дараарай, шеэрээрээ, subscribe дараарай. Амын donation бол маш баярлах болно. За тэгээ мөн та гүрийн нөхцөнд юу хийх хүсэж ямар зорилготой байна те. Юу нөлөө тэмүүлжин гэдгийг бичиж явуул тэр чинь нөлөө сайхан манифест хийгээд залбирлогод ирүүлэх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн сайхны хүссэн ёрой дашин дуртад ингээд таны болон таны таньдаг дотны хүн чинь ингээд байнгын стресстэй хэцүү тийм одоо энерги одоо явцгүй те. Тийм хэцүү байгаа бол та бүхэнд энерги цэвэрлэг оргол авсыг санал болгож байна. Ердөө 10-20 минут сайхан давстаа усанд ороод тэгээд 10-20 минут сайхан бясалгал хийгээд гараад ирэхээр одоо шүршүр дараа гараад ирэхээр амар сайхан бие хажлан идэг одоо амраад энерги сайхан нөхөгдөөд стресс багасаа сайхан тайвшраад гараад ирэх юм байгаамаа. За тэгээд сүүлд нь хэлье. Миний бороонуудаа. Яазуудаа ад жаргалыг мэдрүүл мэдэрх сайхан мэддэг. Гэхдээ үр дүнтэй байж мэдрээрэй. Их тийм хоосон мөрөөдөл биш яг үр дүн сайхан гаргаарай. За одоо ингээд 2 дахь өдөр рүүгээ орцгоё. За 2 дахь өдөр маань хааны хөдөр. За хөдрийг ажиглавал одоо нар мандах зүгт мандаж байгаа очинд одоо хонин толгойн сэнти дээр нэгэн хаан их тийм хөгшин хэрнээ одоо их тийм гоёмсог юу товцтой бас хоёр толгойтойгоо сууж штэ. За юу юм энэ 7 хоног бол тэр талаасаа их гоё болно гэсэн үг. Нэгдүгээрт ер нь таны хийж байгаа зүйлс янз бүрч таны өөрийн энерги ба таны бас амьдрал чинь их тийм тогтвортой юм аюу их тайхан бүтсэн. За тэгээд таныхаар нэгсэн та нэг тийм хүний үгээр биш та харин өөрөөрөө тийм явах тийм төрлийн одоо тийм үйл явдлууд одоо болох юм байна гэж их нэжинд гарч иж байгаа юм аа. Хоёрдугаар юу яана? Ер нь сүүлийн хэдэн 7 хоног нэг тийм тогтворгүй яхад мэддэхгүй тийм санд байсан бол энэ 7 хоног одоо сахилах баттай гэж ярих юм уу да. Сэтгэл санаа мяарж болно. Тэгэхээр тэглээд бас хийх юм дутуу төлмөө болгож бас яаж болохгүй шүү дээ. Тэгэхээр таныг бол тэр тал дээр илүү их юм анхааралтай төвлөрсөн шийдэмгий болгосон одоо ер нь ямар ч зүйл хит амар тийм мэдрэмжтэй хөдлөлөө гаргахгүй юу тийм логиктой дагуу юм нэг хийсэн одоо байх юм байна гэж гарч иж байгаа юм аа. За тэгээд цаашаа ингээ үзэхээр юу яа амар тийм мэдрэмжээ баг одоо тийм сайн үйлдэлүүдийн төлөө хатуужтын төлөө жоохон мэдрэмжээ баг зэрэг дарах үйл явдлууд болно. Тэгэхээр тэр бол нэг тийм чухал биш. Яагаад гэвэл одоо хамгийн чухал мэдрэмжүүд бол гарна. Гэхдээ юу гэдгийг жижиг сажиг тийм хит амар ойлгож тийм үү эсвэл амар орилж чаддаг ч юм эсвэл огц муурлах ч юм уу тэр нэгсэндээ энэ л харьцангуй гайгүй тийм тайван байна гэж гарч байгаа юм аа. За тэгээд цаашаага ингээ харахаар юу юм? Ямар ч байсан ажил төлөвлөмний хувьд бол одоо явахгүй байгаа зүйлсээ та өөрөө хүчээр ингэж явуулж одоо та өөрөө тийм төрөн одоо сөрж явуулах юм байна. Нэгсэнд та өөрөө энэ 7 хонд хэр тийм арчаатай, хэр хүчтэй одоо хэр одоо өөрөөсөө ихтэй байна. Тэр хэмжээгээр бүх юм гоё болно гэсэн. Яагаад гэвэл бас таны одоо гэдгийг энерги идэвхжсэн, харизм сайтай, юу бүтэж өгсөн нэг уулын нугаж усыг одоо гатлахаар хэмжээний тийм хүч чадал энерги танд байгаа учраас тэгээд дээр юу вэ? Хувь төвлөн байхгүй. Танд боломж өглөө, та боломжоор ашиглалаа. Тийм хоёр зүйл ингээ байгаамаа. Тэр тал дээр та өөрөө маш сайн ашиглаж чадвал аюу гоё боломжууд гарч ирнэ гэж гарч иж байгаа юм. За тэгээд цаашаага санхүү мөнгө тэр тал дээр яг ер нь энэ тал дээр бол тань руу их орж ирэх болно. Гэхдээ нэг юм анхаараарай. Ер нь энэ хүчрээ сонгосон хүн та орлогын үүдэн боломжийн нэгдсээр зарлагын үүднээс жоохон нэгдсэн байвал тасгаж ирж байгаа юм. Мөнгө яг орж иж байгаа. Тэгэхээр хэзэр хэмжээгээр бас хурдан жоохон гарах гэдэг тал бол байдаг юм байна. За тэгэхээр энэ 7 хоногт харин та өөрөө одоо гарлагын үүдээ хаах үйлдэлүүдийг хийх юм байна. За ном зам уншуулах, энерги засуулах нэг хэрэг. Нөгөө талаас яг бод амьдрал дээрээ одоо яг тийм тооцоотой үйлдэлүүдийг хийхээр таны зарлагын үүд өөрөөсөө хаагдана гэсэн үг. Тэгэхгүй бол нэг талаас одоо гэдгийг хувь төлөвлөмж юм нөлөөж байгаа боловч нөгөө талаас бас таны сэтгэл зүй одоо гэдгийг жоохон тийм майлинки байгаад байна.
7 хоногт л нэг тийм амар тийм байлгийн байдал айгүй болоод илүү тийм бөөрсөтэй байх учраас санхүү төлөөр ч гэсэн бас тэр нь айгүй тийм үр ашиг өгөх юмаа гэж гарч байгаа юм аа. Харин хүмүүстэй харилцаа тал дээр та ер нь нэг тийм шалчирнаад хэрэгтэй байхгүй хаа. Айгүй тийм юу харсан ямиг бас болгоё бүтээ гэсэн нэг тийм амар тийм бөөрсөөртэй гоё тавар байх болно. Бас та өрөж гисэн бас нэг тийм амар тийм шашин нэг тийм бодохгүй байх юм аа. За ерөнхийдөө бол ийм байна. Хоёр дахь нь 9 зоос. Ер нь энэ 7 хоног бол танд л их тийм амар лагл байгаад байна. Одоо тэр хаан хөдөл гарч ийн тэгээд дараачих нь 9 зоос те. За юу яана? Яг ч нэг одоо үр жимсээ үр дүнгээ хүртэнэ гэж байгаа юм. Таны бас нэг тийм олон жилчүүд юм олон сар ч юм уу бас хичээсний давхар дээр нь зөвхөнээр тийм сайн буйны үйл хийж явсныг бас үр жимс нь энэ 7 сайхан гарах юм байна. Тэгээд амжилтанд хүрсэн чадвараа нийлгэсэн тийм гой үйлдэлүүд бол болох юм байна. За тэгээд нэг тийм хүнээс хамааралтай байдал бол ер нь энэ маш буун. Илүү тийм өөрийнхөө одоо яг та яг юу хэмээр те та яг яамаар байна. Яг тэрүүгээр тийм сайхан одоо явах тийм гой үйл явдлууд одоо болох юм байна гэж гарч иж байгаа юм. Тэгэд дээр нь юу яана? Санхүү тал дээр ч гэсэн бас нэг тийм юу одоо орлого тал дээр бүр тийм сайхан гой болно гэж байгаа юм. Одоо 1000 дажгүй байлаж гисэн тийм хүнээс хамааралтай байсан бол тэр нь нэсэндээ багасах юм байна. Тэгэхээр нэмээд орлогын үр гисэн бас аюул сайхан нэгдээд одоо тийм байж болох шин боломжууд сайхан гарч ирэх юм байна гэж гарч иж байгаа юм. Яагаад гэвэл сэлэмний зоосны 9 зоос ба хаан 2 нийлэхээр сэргэлэн авахчтай хамгийн гол нь яг өөрийнхөө тийм хүний бусдгүй сонсоод юу гэх нү бурхан минь тэрнийхээ л үе татгаш багш гэсэн юм байхгүй. Яг 100% юугаар байдаг байхгүй. Одоо өөрийнхөө шийдвэрээр тэгтээ тэр шийдвэр нь маш сайн гоё тийм зохицуулж шийдвэрүүд гарах үс тийм үйл явдлууд болдго юм байна. За тэгэхээр юу яана? Хүмүүс дээр ч гэсэн та бас тийм жоохон өндөр стандарттай жоохон юм л байх. Нэг тийм дурсаад дулттай нийлдэгч юм эсвэл тийм таны ашиглаж юм гэсэнтэй нийлэхгүй та яг хүмүүсийг яг боддоор нь хараад зарим хүнтэй нийлээд би жоохон архичин болно. Би хүнтэй нийлээд сайн юм те. Тэр талаас илүү тийм дүгнэлттэй бол байх юм байна гэж гарч иж байна. За ерөнхийдөө бол ийм байна. Одоо ярин цаашлаад нэг гаргалгааны навьжсан хөзөр маань ямар ах нь харъя. За эхнийх нь одоо юу юм? 6 сэлэм. За та энэ хөзрийг сонгосон хүн та ер нь энэ одоо 7 хоногт бүтггүй үйл явдал, бүтггүй дурсамжаасаа холдох юм байна. Холдож байгаа холдъё гэж шийдэж байгаа учраас таны одоо тийм илүү тийм бие даасан чадварлаг тийм гой байдал руу орж байгаа юм байна. 6 сэлэм гэдэг бол ингэдэм байгаа. Хүн өөрийн сайн болон муу туршлагаа аваад одоо дараагийн сайн зүрхөө явна гэдэг үгсэхгүй юу? Бүтгүүлээ орхих үг штэ. Тэрэн дээр чи харин яагаад тэгж байгаа гэхээр таны өөрийн чанар одоо ирэх яг эргэн тойрон чинь бас ер нь жаахан таны паразитлах уу яа гэсэн хүмүүс байгаа болохоос яг үстэй тийм гоё тусалж эсвэл гэж гисэн нэг бол цөөхмөн эсвэл айгүй баг байхгүй ч юм. Тийм зүйлс их байгаад байгаа учраас таны амьдрал та өөрөө энэ нэг үл сэтгүүрээ эсвэл бие хаагарч юм уу те эсвэл гэрээрээ ч юм уу тийм холдох юм бол зөндөө хэрэгтэй байна гэж гарч иж байгаа юм. Тэгж холдуулахаас үүдэл явуулж гисэн бас энэ талаар ер нь болж л таарах байх. Тэрэн дээр та бас ухамсараад юм аваад ойлгоод тэг явах юм байна. За тэгдгийм байж. Гэтэл хоёр дахь нь нэг зоос. Амьдралын бас нэг тийм гоё шинэ бизнесийн ч юм уу шинэ санхүүгийн юм одоо зүйл энэ талаар нэгээр эхэлж байгаа юм байна. Нэг зоос бол өөрөө одоо модны үртэй айлх мэт. Зоос ч өөрөө ер нь тийм газар шорооны бэлт тэмдэг маш удна. Тэгтээ аюу гоё нэхлэл. Тэгтээ тэр нь тийм одоо зогсолтгүй, докторгуутай маш сайхан явах юм байгаа байхгүй юу? Тэгэхээр
Тийм зүйл ингээ аягүй сайхан явсны дараачаас таны амьдрал өөрөө бас гоё болоо. За би ер нь бас ингэж явах хэрэгтэй юм байна. Би ингэж амьдрах хэрэгтэй юм байна. Би ер нь жаахан бүтэхгүй байсан гэдэг тал руугаа тийм гоё илүү ойлгоод ойртоод бол явах юмаа гэдэг хөзөр гарчиж байгаа юм. Тэгээд дээр нь энэ бол одоо Бурхны өгж байгаа танд боломж. Энэ боломжуудыг та ашиглах ёстой. Ахид мэдрэмжэндээ авдаг ч юм уу эсвэл би ингэ бүтэхгүй ч юм уу тийм техник байдал бол өөрийгөө бити оруулаарай гэж гарч ирж байна. Тэгээд сүүлд нь хэлээд юм байнамаа. Энэ хөдрийг сонсон хүн та өстой уулыг эргүүлэх ч юм уу усыг яах ч юм аюу тийм тэнхээтэй шанттай шөрмөстэй биш хэрнээ одоо хүмүүсээс жоохон хамааралтай байх гэдэг юм уу гэдэг юм ард. Ер нь тийм хүний хондоочгүй, хүнийг мөдлөхгүй, хүнийг сайхан байлгах ер нь өөрөө бол яах вэ юм байгаатай. Тийм гэж болохгүй. Энэ 7 хоногт хамгийн чухал хүн бол та. Баг зэрэг нарцисст байх төлөв буруу байхгүй. Яагаад гэвэл та өөрөө нэг тийм нарцисст төрлийн юм биш байхгүй. За яа. Тэр талаар илүүтэй юм ойлгоорой гэж гарч иж байна. За харин одоо энэ 7 хоногт орог өдрийг үзүүлсэн байна. Харцгаая. За Ганеш гинэ. Инфант Ганеш. Одоо та одоо нүг Ганеш бурхныг дуудаж өөрийнхөө амьдралын одоо тийм сөрөг бас одоо юудвүлээ сорилуудыг даван тулж байгаа юм. Ер нь энэ 7 хоног та залбирал хийх, манифест хийж болоод аюу дажгүй юм байна. Гэхдээ юу яах вэ? Илүү тийм миний амьдрал байгаа сөрөг зүйлсүүдийг бүтггүй зүйлсүүдийг ингээд арилгаж өгөөж одоо тэгж өгөөж гэж тэгж залбираарай гэж гадарч байна. Угаасаа жоохон таны амьдрал жоохон тийм удаагаад хойшлогддог ч юм уу сөрөг юмуд их байгаад байна. Тэр тал дээр их тийм жоохон анхаарах, өөргөө энерги зэвэрлэх, засал хийх гэдэг юм уу эсвэл энерги сайхан шинжлэх тэр тал руугаа илүү анхаарах ёстой юм уу та гэдэг хөзөр гарч иж байгаамаа. За харин таны одоо энерги энэ 7 хоногт ямар хөө байх нь харцгаая. Аягны бол за залуухан одоо зүрх сэтгэлээ даадаг төрлийн хүн. За эцэг өндрийн let go гэдэг шиг тийм төрлийн бол байх болтой. Та яг одоо яг өөрийнхөө хамгийн хүсэж байгаа зүйл яг зүрх сэтгэлээсээ би ингэж амьдрмаар, би ингэж баймаар байна. Би ингэж одоо оршмоор нэг тал руу одоо таны энергид орж ирэх учраас нэрээ шүү жоохон энэ 7 хоног жоохон хэрүүл оруулалтай байх магадлал байгаад. Яагаад гэвэл хэд let go руу очоор хүн одоо тийм бос хүмүүсийн одоо ч юм уу эсвэл тийм шаардлага тавьж байгаа зүйлсүүд шууд хэрэлдээл түүмээ хэвээр пэл мэлэр болчиход байхгүй юу. Тэгэхээр юу тийм баг зэрэг өөрийнхөө энерги дарах хэрэгтэй. Гэхдээ яг өөрийнхөө тийм мэдрэмжийг бол гаргах хэрэгтэй. Тэр талаар бол маш сайн анхаарай. Тэгээд тийм хэцүү нөхцөлд ингээд нэг тийм ёстой хүн болгоно салаавч хагаад тутчмаар байсан юм болохгүй бай санаж байгаа бол одоо гэдгийг бурхандаа ч гэдэм үү Христч гэдэм үү ямар нэгэн зүйл сайхан залбираад манифестгээрээ надаа юм тийм сайхан зориг гаргаж өгөөч эсвэл надаа ингэ сайхан болгож өгөөч тийм сайхан залбирвал таны бас одоо илүү их тийм гоё үүртүүдээ эсвэл гоё үйл явдал болчих юм байна гэж гарч иж байна. За ингээд 2 дахь өдөр манд дуслаа. Хөдөр дэлгэцэнд таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээ, сабскрайб дараарай. Амин донешн бол маш баярлах болно. За тэгээ мөн та бүлийн болсон дээр юу юм өсч юм хөдөлгөхтэй байна тийм. Юуны төлөө тэмцээний хичээл явуулаад тэр чиглэлээ сайхан манифестигээ залбирлууд юу гэх болно тийм. Дашин тусахад ингээд нэг зэрэг сонсон хүмүүс маш баярлалаа. Тэгээд ингээд байнгын стресстэй хэцүү байгаа эсвэл юм энергийн төвийн ядарсан тийм амарч чадахгүй юм тийм хэцүү байгаа бол та бүхэн энерги цэвэрлэг оракл тасал саналгаж байна. Ердөө 10-20 минут сайхан давстаа осондоо ороод 10-20 минут сайхан гарч бисгэл хийгээд тэгээд шүршээд болохоор аюул сайхан би гарч намраад сайхан тайшаад одоо амар тийм ажиглал бол гардаг байгаа. Тэгээд сүүлд нь хэлье. Юмыг харгалж болтгийг харгалж болохгүй зүйлс байдгүй. Харин яаж арга болох вэ гэдэг л хамгийн чухал юм шүү. Тэрийг маш сайн ухаарай. За одоо ингээд 3 дахь хөдөрлөгөө орцгоё. За 3 дахь хөдөр маань сэлэмний хаан. За хөдрийг ажиглавал нэгэн хаан их тийм ширүүн өдөр төрхтэй. Тэгээд сэлэн болчихсон. Ер нь бол одоо яавал яаж шүү гэсэн маягтай байж штэ.
За юу яана? Энэ 7 хоног бол таны хувьд одоо нэг талаас үнэхээр шийдсэн. За үнэхээр л болгоё те. Одоо нэг талтай гарыг гэсэн юм энерги дүүрэн одоо 7 хоног байх юм байна гэж гарч иж байгаа юм. Нэг талаас энэ бол сайн. Яагаад гэвэл энэ хүчрээс сонсон хүн та жоохон мэлэн хол гэх юм уу. Яг ус юмтай нүүр тулах чаддаггүй. Эсвэл юмээ бас нэг юм юу одоо яг амьдралын гоё зүйлийг олж чаддаггүй. Яг таны гоё болох тийм зүйлсийг бас олж чаддгүй одоо хүн юм даа гэдэг хүчээр надад мэдрэгдэж байна. Тэгээд одоо сүүлд нь явсаран байгаа одоо за боллий, ингэж амьдрий. Одоо би бол энийг хий тэрлэгөө орно гэдэг тал руугаа таны оруулж байна удаа гэж гарч ирж байна. Тэгээд ийм байна. Ер нь энэ 7 хоног бол таны хувьд тийм одоо өөрийгөө болгоё би ингэж хийгсэн. Тэгээд юу вэ? Илүү их тийм юмыг одоо чаасна гэж ярьдаг шүү дээ. Тийм ерөнхийдөө биш. Яг энийг хийн, энийг хийхгүй, энийг болъё, энийг болгоно гэсэн тийм маягийн үйл явдлууд таны их тийм чиглүүлэх түлхэх юм байна. Хоёрын хооронд зөвлөсөн бол энэ 7 хоног ер нь жоохон гаргас хийгээд одоо зарим зүйлсээс тийм болиус хийгээд төлөвлөө явах юм уу даа гэж авч иж байгаа юм. Одоо гэхдээ энэ бол юу гэх юм? Нэг талаас таны амьдралд ийм зүйлүүд үнэхээр хэрэгтэй байна. Яагаад гэвэл өнөөдөр сонсон хүн та бас жоохон одоо сөрөг зүйлсийг ч юм уу эсвэл бас одоо тийм сайн зүйлсийг бол тийм одоо хэцүү зүйлсийг жоохон товчлоод байна да. Тэрний төгсгөл нь яг энэ 7 хоног бол байна. Нэг талаас мэдээж үнэхээр сайн. Гэхдээ одоо жоохон нүүр тулгах зүйлсүүд бас жоохон ихтэй юм гэдэг үзэл гарч байгаа юм. Нөгөө талаас сэрхэмний хаан маань нэг юм байдгийг. Нэг юм ах нар байдаг шүү дээ. Жоохон ширүүн дөрөв хэрнээ амар өнөө хилдэг. Базаа яригчмэл магадгүй. Тийм төлөв хүнтэй бас энэ 7 хоног очиж магадгүй. Нэгсэндээ таны амьдрал жоохон тийм ахын хатуу сургаалж байгаа хэрэгтэй байна. Тэгэхгүй бол та өөрөө жоохон альва амьдралын ямар нэг зүйлстэй аюу тийм зөөлдөл байна гэдэг үзэл гарч ирж байгаа юм. Нэг тийм буруу зүйл бол биш. Гэхдээ таны амьдрал үнэхээр тийм зүйл бол хэрэгтэй байна. За тэгээд цаашаа ингээд ажил амьдралтай одоо карьер нөлөө явах байх вэ гэхээр юу яа? Жоохон сорилтонд бол жоохон орно. Энийг хийвэл ингэж аавна. Тэгэхгүй бол юм ерөөрөө өндөрөөрөө байсан юм бол байхгүй. Тэгээ заавал тийм хичээл зүтгэл гаргаж ээж одоо тийм зүгээр нэг мөрөөр тавим жоохон байлахгүй л жоохон 7 хоног бол байраад гэж гарч иж байгаа юм. Гэхдээ энэ бол сайн зүйл. Яагаад гэвэл тэгжиж таны амьдрал одоо илүү тийм гоё тал руугаа орно. Бас нэг юм боломж гарч иж байгаа. Боломж сорил хоёрыг нэгтгэхээр жоохон заваарсан юм болдог. Харин тийм зүйл нь энэ 7 хоног таны амьдралд бас гарч иж байгаа юм байна гэж гарч иж байгаа юм. За тэгээд юу яана? Хүмүүстэй харилцах мэдрэмж тал дээр та энэ 7 хоногт бол нэг тийм юу байхгүй байх. Одоо юу гэвэл зөвл нэг байхгүй байх. Илүү тийм тархиараа өдөрдүүлсэн одоо энэ хүнтэй харьцуул яах вэ? Би одоо энэ хүнд хүүшлэх ёстой болов тийм. Одоо би энэ хүнтэй би ингэж ирсэн, би өөртөө ингэж ирсэн, би өөртөө болоод тийм найлахад байх шаардлагагүй гэсэн юм уу? Тийм маягийн байх юм байна гэж одоо гарч ирж байна. Нэг тийм бол амьдралын одоо таны түрүүс шүү дээ нүүртлэх зүйлсүүд нүүр тулна. Энд ч одоо хүнч байж болно, одоо адуус ч гэж шиг юм ажилч болно тийм үстэй. Тэгээд болох ёстой зүйл хамгийн гол нь нэгдгийн жамаараа болно гэдэг хэвгүй юу. Тэгээд цаашаага ингээд юу яхаар одоо тань руу жоохон сорил орж ирнэ. Одоо нэгсэндээ орлогын үүдэл ер нь тань руу сайхан орж ирнэ. Тэнгэр зөрөөд зарлагын үүдний сорил гэдэг шиг хэрэгцээ зүйлсүүдтэй ингээд мөнгөөр өрхөө ч юм уу. Эсвэл хэрэгцээгүй тийм зүйлс тус буян үлдэх юм уу. Тийм талын зүйлсүүд орж ирэх учраас одоо гэдгийг дэмий юм бол дэмий юм шүү гэдгийг л маш сайн ойлгоорой гэдэг хөзөр энэ дээр ингээд гарч иж байгаа юм аа. За хоёр дахь нь 10 сэлэм. За ууг нь бол их хүнд хөзөр. Ихтэй нөгөө талаас нь миний бас боломжийн дажгууд хөзөр гэж боддог үзэр байдаг юм. Яг л их юм байгаа юм. 10 сэлэм хартаа өглөө өдрөө бастай. 10 сэлэм ингээд тойруулаад ингээд чадлуулсан. Гэхдээ юу вэ? Нэг талаас бол үнэхээр та жоохон
За ёроолдоо унах нь хайшээ. Тэгэхээр жоохон тийм ядрах хууз бас хэцүү тийм ингээд амар хуу сэтгэл унах зүйл болно. Гэхдээ энэ чинь нэгсэн юу байгаа юм? 10 сэлэн бол тар өдрийн хувьд одоо сэлэний хамгийн сүүл үзэж. Тэгээд цаашаа зоос эхэлдэг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр ямар ч үс энэ 7 хоног сайхан ингээд авчихд бол таны амьдрал дараа чи сайн болгоо тэрнийг гэж байгаа юм. Тийм учраас айхтар нэг тийм өөрийгөө ингээд бас сайн зүйл болно, муу зүйл болно, татны хүмүүстэй ч муудалцсан тийм. Тэгэхэд бол юу яагаад битээ гэж бодоорой. Төмсийг төмсөдөө харилцах үстэй. Харилцах яадаг үлээ заримдаа одоо хэрэгцээгүй тийм одоо имгэлж ирсэн, муудсан тийм тэр зүйлийг хусдаг штэ. Яг тийм маягийн зүйл бол энэ амьдрал чинь болж байгаа юм аа. Өөрөө чинь жоохон төмс шиг хуулж байгаа. Тэгэхээр тэрний хажуу бас одоо хэрэгцээгүй одоо муудсан гэж бас одоо хуулж явж байгаа адилхан өгүүлж явдал энэ 7 хоног бас ер нь болох юм байна гэж одоо гарч байгаа юм. Тэгээд дээр нь юу байгаа юм? Өөрийгөө нэг тийм одоо гол нь яаж болохгүй шүү. Өрөвдөж болохгүй, боолож болохгүй. Чи амьдралынхаа минь найзаа. Андаа. Бороо. Чи амьдралдаа хамгийн сайнараа хичээж явж байгаа. Тэр чинь хинч хүнс болж авахгүй, бас хинч чамайг үүсэхгүй. Тэгэнгүүт хүмүүс чамайг муул. Дээр нь чи өөрийгөө бас нэгээд хатуулсан муул. Тэр хин чамайг хайрлах. Өөрийгөө жоохон хайрлах. Угаасаа чамайг үзье, чамд татах, чамд дургуй хүмүүсийг бас хийж байгаа. Тэрний дунд нэгэд яагсан юм зү. Өөрийгөө жоохон хайрлаа заа юу. Одоо тэгээд өөрийгөө жоохон илүү бас амруулсан зүйтэй амраа. Бас нэг тийм өөрийгөө жоохон хайрлаж бас итгэлтэй яваарэ гэдэг үзэр гарч иж байгаа юм аа. Яг хүмүүстэй жоохон бодж үзээрэй. 10 сэлэний бас нэг балаатан гэвэл жоохон одоогүй ч юм итгэж хүсэн хүн чинь таны жоохон битүүлэх ч юм уу муудалцах ч юм уу жоохон танаас урах магадлал байгаа шүү. Урам гэхээр одоо тийм амар том зүйл биш. Гэхдээ ер нь нэг юм цангаа таниулж ч манайхаа. Тийм тэнийг үйл явдал болох учраас энэ бол зүйл том зүйлсийн том хэцүү зүйлсийн одоо бацын тайлж байна л гэж бодоод яваарэ гэж одоо гарч иж байгаа юм аа. За тэгээ юу яасан? Хооронд нь нийлүүлээ харах 2 сэрэмтэй үзэр байгааз бүх энэ 7 хоног та юу хийх ёстой? Яг бүх юм хийх чадварсан яг энэ 7 хоног би яг ийм зүйлийг амжуулна. За би энийг угаасаа амжилт чадахгүй, энийг дараа болъё. Энд дээр би заавч нүүр тулнаа гэд яг тийм бүх юм тодорхой байлгаарай. Тэгэхээр тэрийг ягсаа хийгээрэй. За юу. Тэгэхгүй бол одоо юу гэдгийг амьдралд нэг юм балан сорил өгөхгүй юу? Одоо амьдралын төлөв одоо сорил. Юу гэсэн үг гэхээр заавал нүүр тулж байж тэрийг одоо давж иж авдаг. Тэгэхээр тэр нь зүгээр нэг юм дугуун замаар сайхан явж байгаа юм бол биш. Яг нэг юм бодолтой. Гэр ороолын замаар яаж явдаг вүлээ? Яг л тэрнтэй адилхан явсаар байгаад нэг хашаага олохтой адилхан үйл явдал одоо болно гэж бол энэ 7 хоног гарч иж байна. За харин одоо юу вэ? Гаргалгааны наривчсан өсвөлөө орцгоё. Гурван сава. Та бол яалтчгүй ингээ амьдралдаа бол уг зөв замаар явж байгаа. Хэцүү шиг болоод тийм буруу замаар явж байгаа зүйл бол алга. Гэхдээ юу гэдгийг эн чинь юу шүү? Буруу зөв замаар явлаа гэдэг өнгөрсөн нүсний тийм заавал зөв байсан эсвэл биш шүү. Таны буруу замаар одоо орцсон байсныг зөв рүү оруулах гэдэг бас нэг юм одоо болж байгаа үйл явдлууд бол тэгж гарч иж байгаа юм. Нэг тийм бас очроо тийм ад жаргалтай байхаар зүйл бол биш. Гэхдээ том замаараа та бол зөв замаар явж байгаа учраас одоо юу гэдгийг яг нүүр тулыг гэсэн зүйлстэй сайхан нүүр тулаал яв. Нэг айхтар тийм өөрөөгөө тийм буруутгаа эсвэл одоо тийм ингээд юм би надаас буруутлаа гэсэн юм бол байхгүй заяа. Нөгөө талаас өөртөө ихтэй байдал чинь хайцсан юм бэ? Бодж үзээрэй. Амар гол өөрөө ихтэй юмыг болгоё, бүтээ ингээд хийлэн тиймтэй би өөр чаддаг мод гэж үжсэн юм маань ер нь жоох байхгүй болоод байна. Тэгэхээр бас өөртөө ихтэй бас амьдралын сайхан мэдэрдэг бас чинь болж байгаа бүтцэж байгаа зүйл байгаагүй яг үндэ бол чи нэг юм дуртай болтгийн хийдэг юм бас өөр хийгээгүй шүү дээ бас чадвартай байна болж байгаа байхгүй юу. Тэрэн дээрээ өөрөө та маш тийм гоё итгэл аваад бас өөртөө ч гэсэн инээмсэглэх одоо шалтгааныг өдөр болго өөртөө өгөөрэй.
Тэгэхгүй бол яг үнэхээр ер нь энэ үзэг сонсгоодаа жоохон эмо байнуудаа гэж гарч ирж байна. Хоёрт 6 зоос. За тэгээд яалчгүй энэ бол чөтгөр биш шүү. Энэ бол нэг тийм одоо ойн савдаг цахиус. Одоо яг мэдээж жоохон сонир харагдаж байгаа бол үнэн. Гэхдээ савдаг бол савдаг шүү дээ. Одоо юу гэдгийг танд одоо сайн үйл хийсэн, сорилоо давсан те бас зөв үеийн үрээр ингэ явсны зөв буйны зүйл одоо юу явсны үр дүнд та бас сайхан шагналаа авах болно. Энэ л бас тийм санамсруу тийм гой үйл явдлууд болно. Яг амар тийм ажил хооронд холбоогүй гэсэн нэг тийм гоё юм шүү дээ. Заавал юм болгон хооронд холбоо. Гэхдээ шууд тусан холбоотой байхгүй юу? Тэрнтэй адилхан таны амьдрал бас тийм гоё үйл явдал болно. Тэрэн дээр нь та бас гоё амьдралын сайн мэдээ таашаал аваад гоё байгаарэ гэдэг үзэл гарч байгаа юм. Энд чинь нэгсэндээ хүн өгсөн бол авдаг, авсан бол өгдөгхийн бодит жишээ шүү дээ гэж нэг талаас гарч байгаа юм. Нөгөө талаас бас сайн буюу үлд. Гэхдээ жижиг төвшөнд амар тийм томор маа гэхгүй зүгээр жижиг ингээл нэг юм бас жижигхэн буюу үлдчихт бол зөв хайдаа бас тийм ном уншуулсан бас одоо дайжгүй зүйл юм аа гэж харж байгаа юм. Тэгэхээр бас нэг зүйл гэвэл яг юу яагаад уул муулн хардаг ч юм уу жоохон өөрийгөө бас одоо идэх тэгээд хамгийн гол нь хайр татны хүмүүстэй бас энэ ойрхон байгаарэ гэж гарч ирж байна. За харин одоо орох хөлөөс юу зөвлөсөн байна? Харцгаая. За имп одоо юу ч нэг юу яа? Эерэг ботол чөтгөрийг хөдөг. Яг би нэг юм бяцхан юм хэлье. Айдс одоо та ингээд нэг юм харанхууранд ганцаараа байвал айдад байгаад байвал тэгээд айж шүү гэж. Тэгмээ айдс чинь улам тэнд байгаа сөрөг зүйлсийг олон нэг хөгжөөр тэрвэдэг. Тэрний оронд гэрэл асаагаад эсвэл одоо хөгжим сонсдог ч юм уу те. Эсвэл өөр хүнтэй ярьдаг ч юм уу. Эсвэл гоё юм үздэг ч юм уу. Тийм талаар байж иж одоо тэр сүнсний таны одоо өөрийнхөө сүнсийг хүчийг ихсгэн зөв тэр сөрөг зүйлсийг бас бууруулах юм байнамаа. Тэрнтэй адилхан амьдрал сөрөг байгаа зүйл үнэн. Одоо амьдрал чинь жоох сөрөг зүйл байгаа гэж үнэн. Гэтэ тэрийг болгоныг одоо эерэг зүйлсээр таамаг тулна сте. Тэгэхээр одоо тийм сүнстэй өрөөж гэнэ, харанхуй өрөөж гэнэ, амьд ч уусаж харанхуй намаагүй. Өөрөө гэрэл нь болоод яв. Заавал нэг гаднаас гэрэл хайхгүй өөрөө бас амьдралаа гэрлээс үүсгэж явзаа юу. Тэгэхгүй бол таны амьдрал бас жоохон харанхуй дундаа би хэцүү байгаа танаа гэж намайг ойлгох нь алгаа гэж ямар яваад байна. Гэтэл чинь юу штэ. Одоо бид нар ч одоо өлөөтэй хүүхэд биш шүү дээ. Бид нар чинь насан турш хүмүүс амьдрал сайхан гоё зүйл зөндөө байгаа. Тэрийг таавал харах хэрэгтэй. За харин одоо энэ талаар таны энерги ямар хөө байх нь харъя. Зоосны хатан. Ер нь их тийм тайван төлгөө. Тэгэхээр том зураг юмыг харсан шийдвэрийн талын энерги бол тэнэ орж ирэх юм байна. Тэгэхээр одоо зоосны түүчийн зоосны одоо сэлмний хаантай нийлээд та ер нь нэг юм гэхдээ өчигдийн амьд дайчин уурч сурах биш юм ингээ болгоё бүтээ. Одоо надаа миний энэ юу ч наалтгаар байсан гэдэг талаар та яахгүй тийм ороо явах юм байна. Энэ бол маш зөв зүйл, бас амьдралын хамгийн сайнсхан зүйлсийн нэг. Тэгээд яалч нэг юм их гоё хүч бол танд орчиж байна. Тэгээд доор нь туулаа байгаад туулаа бол одоо амьтны ертөнд хамгийн хурдан өнгөрсөн юм да. Тэрнтэй адилхан таны санхуус яг энэ талаар маш сайн гоё нэг юм хийж чадвал аюул сайхан өгөөжтэй гоё байж чадах юм байна гэж гарч ирж байна. За ингээд 2 дахь 3 дахь хөзөр манд дуслаа. Хөлөд хэлэлт нь хаалгасан бол лайк дараарай, шеэрэгээ subscribe дараарай. Аман донешны бол маш баярлал болно. За тэгвэл та гүлийн явсан дээр юу хийх хүснээр юм хөзөлттэй байна. Юу нэг тэмүүлжин гэдэг бичиж явуулаад тэр ч сайхан манифестигээ залбирлууд өрөөлөх болно. Тэгээд та бүхэнд хамгийн сайхан хүсний өрөө. Тэгээ юу яагаад дашин дуртад ингээд байнгын стресстэй, байнгын тийм төвхтэй, ууртай уцаартай тайвшрахгүй эсвэл энержийн ярилцсан байгаа бол одоо та миний саналдаг Oracle энергийн давсыг хэрэглээд үзээрэй. Ердөө 10 сарын сайхан давстай уснаа баан ч юм уу суур төвөнд ороод за тэгээд 10 сарын сайхан бясалгыг гараад ирэхээр шүшил ороод гараад ирэхээр аюул сайхан би хаач навраа сайхан тайвшрал энерги нь одоо төхөөтэй гоё болдог юм байна шүү. Тэгээ сүүлд нь хэлээ. Амьдрал бол одоо юу жонглоор ихгүй. Баланс биш, жонглоор. Аллыг нь тэгээд
алдахгүй байх хэрэгтэй. Нэг жонглоор нь наад жаргал, нэг жонглоор нь хариуцлага, нэг жонглоор нь бас эрсдэл хүүхдүүдээ тэрийг л алдахгүй байх хэрэгтэй шүү гэж хэлье. За ингээд дараагийн өсөлтөөр уулзцгаая. Сайн санаа хүсье.